дотроо ойролцоо утгатай үг. Даалгавар 1. Сүүр үгийг эвлүүлж зөв дараалалд оруулж ажиглан ярилцаарай. Багаас их болно, балчраас том болно. Ав гэхэд алгаа тусах, өг гэхэд өрцөө татах. Гаднаа гяланцах, дотроо паланцах. Магтлаа гэж бүү больс. Муурлаа гэж бүү гонь. За дараах үгсийг ажиглаад ойролцоо утгаар нь өнгөөр ялган бүтье. Хурдан түргэн, хар бараан, цагаан цайвар, идэх, зооглох гэсэн үгнүүд байна. Ойролцоо үг гэж юу вэ? Дуудлага бичлэг өөр зөрүүтэй боловч утгын хувьд ойролцоо буюу адил үгсийг ойролцоо үг гэнэ. Жишээ нь итгэх, найдах, мэдэх, таних, сэнхрэх, гадарлах гэх мэт үгс орно. Даалгавар 3. Дараах үгсийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай. Дээр, доор, хүнд, хөнгөн, дарах, халууцах, нураах, бүтээх, ядуу, баян гэх мэт үгс. За зөв харгалзуулсныг ажиглаарай. Эсрэг үг гэж юу вэ? Эсрэг үгтхэн илэрхийлж утгаараа харилцсан эсрэг үгсийг эсрэг үг гэн. Жишээ нь амсар, ёроол, анд, дайсан, бүхэх, баян, ядуу, залуу, хөгшин гэх мэт. Гэрийн даалгавар. Баярлах гэдэг үгтэй ойролцоо утгатай үг хоёрыг бичээрэй. Амнцар гэдэг үгийн эсрэг утгатай үг хоёрыг бичээрэй. Ам задгаа гэдэг хэлцийн эсрэг утгатай үг хоёрыг бичээрэй. Хичээл дээр идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.